Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар аджектив буюу тэмдэг нэр гэж юу вэ гэсэн сэдвээр ярилцъя. За, blue буюу цэнхэр гэсэн үг нь тэмдэг нэр юм байна. Cold буюу хүйтэн нь бас л адилхан тэмдэг нэр юм байна. Happy буюу баяртай байх гэдэг маань тэмдэг нэр юм байна. За, тэмдэг нэр бол дүрслэгч үг юм. Тэмдэг нэр нь ямар нэг зүйлийн талаар мэдээлэл өгч байдаг. Тэмдэг нэр нь ерөнхийдөө нэр үгийг тодтогдог. Нэр үг нь хүн, ямар нэг зүйл, эсвэл газар байж болно. The monster буюу мангас. Мангас гэдэг нь ямар нэг зүйлийн нэр бөгөөд нэр үг юм. Одоогоор энэ мангасыг дүрслэх тэмдэг нэр байхгүй байна. Үүнийг дүрслэвэл green буюу ногоон гэж дүрсэлж болохоор байна. Ногоон гэдэг нь энэ үгийг тодтогч байгаа тодотгол юм. Тэмдэг нэрийн байрал хаана байдаг вэ? Тэмдэг нэрийг өгүүлбэрт хэрхэн ашиглах вэ? Бид ногоон мангас гэж хэлэх ёстой юу? Эсвэл мангас ногоон гэж хэлэх үү? Зөв дараалал нь бол ногоон мангас. Дараалал нь adjective буюу тэмдэг нэр, дээр нь noun буюу нэр үг байдаг. За тэгээд ногоон мангас гэж эхэлдэг байна. Ногоон нь тэмдэг нэр болж monster гэдэг нь нэр үг болж байна гэсэн үг. Бид monster green гэж хэлж болохгүй. Бид бас to be үүлэгтэй тэмдэг нэрийг цуг хэрэгэлдэг. Жишээ нь The monster is green гэсэн өгүүлбэрийн is гэдэг нь to be үйл үгний хувирсан хэлбэр юм. Is гэдэг үгнийхээ дараа бид тэмдэг нэрийг бичдэг. Тухайн мангас гэсэн үгийг өөрөөр дүрслэх гэж үзье. Happy буюу баяртай гэдэг үгээр дүрсэлж болох уу? Үгүй. Яагаад гэвэл мангас маань гунигтай байна. Sad буюу гунигтай гэсэн үгээр дүрсэлж болж байна. The sad monster буюу гунигтай мангас гэж хэлж болох юм. Эсвэл The monster is sad гэд to be үйл үг ашиглан өөрөөр хэлж болж байна. Sad гэдэг нь тэмдэг нэр. Одоо өөр жишээг харъя. Энэ охиныг дүрслэхвэл энэ охин sad буюу гунигтай байна уу? Үгүй, энэ охин баяртай байна. Бид the happy girl буюу баяр хөөртэй охин гэж хэлж болно. Happy гэдэг маань тэмдэг нэр, girl гэдэг маань нэр үг болж байна. За бид мөн өөрөөр the girl is happy буюу охин аз жаргалтай байна гэж хэлж болох нь. Англи хэлний тэмдэг нэр нэг л хэлбэртэй. One red car, нэг улаан машин. Тэмдэг нэр нь red буюу улаан. Энэ үгээр машиныг дүрсэлж байна. За жишээ нь нэгээс их буюу хоёр машин байна гэж үзвэл тэмдэг нэр болох red нь өөрчлөгдөггүй. Two red cars буюу хоёр улаан машин гэсэн энэ өгүүлбэрийг бид two red cars гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл тэмдэг нэр нь олон тооны s залгуурыг залгахгүй. Энэ өгүүлбэрийн аль нь тэмдэг нэр вэ? The yellow bus, шар автобус гэсэн өгүүлбэрийн тэмдэг нэр нь yellow буюу шар гэдэг үг нь байна. The boy is dirty. Хөвгүн халтар байна гэсэн өгүүлбэрийн тэмдэг нэр нь dirty буюу халтар гэсэн үг байна. She is nervous буюу тэр эмэгтэй сандрсан байна гэсэн өгүүлбэрийн тэмдэг нэр нь nervous буюу сандрах. The relaxed woman буюу тайвширсан эмэгтэй гэсэн өгүүлбэрийн тэмдэг нэр нь relaxed буюу тайвширсан гэдэг үг нь байна. The smelly shoe буюу үнэртэй гутал гэсэн өгүүлбэрийн тэмдэг нэр нь smelly буюу үнэртэй, муухай үнэртэй гэдэг үг нь байна. The man is cold буюу тэр ир даарсан байна гэсэн энэ өгүүлбэрийн тэмдэг нэр нь cold буюу даарсан байна гэсэн үг нь байна. The fast horse буюу хурдан морь гэсэн өгүүлбэрийн тэмдэг нэр нь fast буюу хурдан гэсэн үг нь байна. The doors are closed буюу хаалганууд хаалттай байна гэсэн өгүүлбэрийн тэмдэг нэр нь closed буюу хаалттай гэдэг үг нь байна. За өнөөдрийн хичээлээр тэмдэг нэрийн талаар мэдэхгүй байсан зүйлээ сурсан байх гэж найдаж байна. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай.